За миний бодлоор хүнлэг харилцаа гэдэг нь бусдыг ойлгож хүлээж авах мөн одоо шүүхгүй байх, ямарваа нэгэн харагдаж байгаа зүйлсийг одоо шууд одоо шүүж одоо ямар нэгэн нэр гарчиг өгөхөөсөө илүүтэйгээр одоо тэрийг ойлгоё, энэний цаана байгаа учир явдал нь одоо юу вэ гэдгийг аль болох бодож одоо төвчээртэй хүлээцтэй хандахыг хүнлэг сэтгэл одоо харилцаа л гэж боддог та. Хүнлэг харилцааны энэ хандлага те хүмүүс бас харьцангуй өөрчлөгдөж ийн, эрэг зөв хандлагатай болж ийн, мэдээлэл бас маш сайн авч уншдаг болж ийн. Гэхдээ энэ чинээрээ мөн энэ талын мэдээлэл авдаггүй, аливаа зүйл хурдан ханддаг, төвчээргүй одоо хүмүүс байдаг. Гэхдээ энэ бол ганц Монголд ч бүр дэлхийн хаасаагүй байдаг. За ерөнхийдөө хүүтэйгээ ерөнхийдөө л явж хахад их тохиолдол та. Манай хүү манад аутизмтэй. Аутизмтай хүүхдүүд ерөнхийдөө их мэдрэг байдаг. Янз бүрийн гэрэл, мөн дуу чимээнд их мэдрэг ханддаг учраас тавгүй байгаа, тэг хямралд ороод стресст ороод байгаагаа тэдний өөрийгөө илэрхийлэх явцсан, өөрийгөө одоо бусдад ойлгуулах бүхэл зүйл нь одоо жирийн хүүхдүүдэд харьцуулбал арай илүү өөр байгаад байдаг. Тэрийг л ерөөсөө одоо бусад хүмүүс хүлээж авах, ойлгох одоо чадвар бага зэрэг одоо муу байдаг. Тэрийг ингээл маш удаан ингээд цогцоол харах жишээний, ширтэх жишээний яг яагаад ингээд байгааг нь ойлгоогүй, мэдээгүй, мэдээлэл аваагүй байж цаашаа ам дамжуулан ярих одоо ийм тохиолдлууд бол ерөнхийдөө бол маш их тохиолддог. Хүнлэг харилцаа юуны дөрөнд аутизмтэй одоо хүүхэд одоо өсгөж яваа ээжийн хувьд бол хамгийн нэртэй төсөх зүйл юу гэвэл ялгуурлан гадуурхалт байхгүй байгаасаа гэж бол маш их хүсдэг. Ялангуяа энэ аутизм гэдэг бол одоо ганц над дээр юм уу одоо өөр бусад хүн дээр яригддаг зүйл бол биш. Энэ бол дэлхийн нийтээрээ одоо энэ зүйл яригдж байгаа. Энийг бол ээж хүн бий бол энэ одоо яг аутизм гэж яг юу юм бэ гэдгийг мэддэг байгаасаа гэж би хүсдэг. Хамгийн хэлмээр зүйл мэдлэгтэй баймаар байна. Бас ойлгож хүлээж авмаар байна. Яг энэ юу юм бэ? Яагаад тэр хүүхэд ийм янз бүрийн сонин аашараншин авир гаргасан юм бэ? Эний цаана учир шалтгаан байж л тараа. Тэгээ багхан гэсэн цаг цав гаргаад энэ талын мэдээлэлтэй болоосай, үнэн зөв мэдээлэлтэй болоо тэрийгэ бусдад эргээр түгээдэг байгаасай гэж одоо хүсмээр байна.